Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт. За ерөнхийдөө энэ вакциныг дэлхийд дахинд нэвтрүүлж хэрэглэхдээ 9 настайгаас хэрэглэх ийм үйлдвэрлэгчийн заавартай байдаг. За мөн улс орнууд өөрсдийнхөө хүн амын дундахын өвчлийн дарамт судалгаа, нотлохоо за мөн энэ дийлэнх улс орнууд бол сургуульд суурилсан эрүүл мэндийн асуудал гэсэн судалгааг хийдэг байна. Энэ судалгаан дотор ямар наснаас эхлэн дийлэнх хүүхдүүд бэлгийн харьцаанд орох эрсдэлтэй байна вэ гэдэг насыг хүртэл тогтоох ийм судалгаанууд байдаг. Энэ судалгаанууд дээрээс үндэслээд Монгол улсад энэ заавраа баримтлаад хийх юм бол 9 настайгаас хийх ёстой энэ вакциныг 11 настайдаа буюу 5 дугаар анги 6 дугаар ангид байхад нь хийх нь хамгийн тохиромжтой нас юм а гэдгийг эрдэмтэн судлаачид мэргэжлийн салбар зөвлөлүүд хэлэлцээд энэ насыг сонгож хийж эхэлсэн байгаа. За ер нь улс орнууд аль насандаа хийдэг вэ гэхээр мөн энэ нэвтрүүлсэн байгаа 150 гаруй улс орны талаас илүү хувь нь 60-70% нь бас 11-12 настайдаа хийдэг. Ерөнхийдөө энэ нас бол дархлаажуулах хөтөлбөрийнхөө талаас ч тэр яг вакциныхын зааврыг баримтлаад хийхэд гэсэн хамгийн тохиромжтой нас юм а гэж үзэж энэ насыг сонгож хийсэн байгаа. Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт.